За би энэ зээлийн хэлцээрүүтэй холбоотойгоор бас нэг ерөнхий зарчмын нэг хэд хэдэн тодруулах зүйлүүд байна. Гадаа зээл тусламжуулаад энэ өрийг хязгаарлах бодохтой холбоотойгоор бас өмнөх парламент буюу 2023 оны 5 сард бид нар бас ядаж энэ зээл тусламжийн төлөвлөлтийг болоод хяналт хариуцлагыг сайжруулах зохицуултуудыг бас хийсэн. За энэ хуулийн заалтууд бас яг хэрхэн хэрэгжиж байгаа мэгдэх талаараа асуух бахаа гэж бодож байна. Үндсэндээ манай энэ гадаад үрдсэл болоод энэ удирдлагыг сайжруулах асуудал чинь нэлээд бас хүндхэн том асуудал болж гарч иж байна. Хэдийн өмнөх оны төгсгөлөөр 35.5 их найдын засгийн газрын гадаад зээлийн өрөөлтөл байгаа ч гэсэн энэчний нондоо нэмэгдэж орж иж байна. 2026 онд нэрссэн үндснээр 51.2 их найд буюу нийт үндсэндээ дотоодын нийт бүтээгдэхүүн чинь 43.8 их найд болох гэж байна. Үндсэндээ Монгол Улсын засгийн газар нийт өөрийнхөө үйлчлэгнийхээ зардал дээр энэ жил 3.7 их найд буюу улсын төсвийн нийт 10% тэнцэх хэмжээний зардлыг төлөх гэж байна. Тэгэхээр бид нар бол яг би зүгээр энэ эрчим хүчний төсөлтэй холбоотой асууж байгаа зүйл биш шүү. Нийтлэхээр томороо макро эдийн засгийн талаасаа бид нар энэ төсөв санхүүгийн бодлого дээр анхаарч харахгүй бол нөхцөл байдал чинь хүндэж шүү. Төсвийн зардлын 10%-ийг бид нар өөрийнхөө үйлчлэгийн зардал явуулаад иж болмонгүй байна. Тэгэхээр энийг ядаж үрдсэлээд үе шаттайгаар бууруулах, тодорхой зохицуултууд дахин санхүүжилтуудыг хийх арга хэмжээг авахгүй бол үндсэндээ энэ үрийн үлдэгдэл чинь хамгийн том асуудал болж гарч ирж байна. Залгаад наад засгийн газраас чинь гадна, засгийн газрын бусад өр буюу бонд үрийн баталгаа чинь жил бүр өсөж байгаа чинь хамгийн том эрсдэлтэй асуудал болж байна. 2025 онд засгийн газрын бусад өр чинь 6.4 их найд байсан. Одоо 2026 онд 10.3 их найд болж байна. Тэгэхээр энэ бодлого дээр чинь одоо энэ улсын их хурланч, улсын их хурл шиг засгийн газар сангийн яамч энэ асуудлуудаар хариуцлагатай хандахгүй бол улсын төсвийн чинь гадна, танаа өрийн удирдлагын бодлогын чинь гадна бусад олон зээл бондууд гараад ивчлээ. Макро эдийн засгийг хэн чадж гин үү? Энэ асуудлууд дээр ер нь та хэд ямар бодлогоор хөндлөд байгаа юм бэ? Энэ зээлийн ашиглалтыг сайжруулах асуудлууд дээр ядаж нэг ийм төлбөрийнхөө тэнцэлээр дарамт учруулахгүй байх байдлаар энэ асуудлуудаа зохицуулах юм уу да хийж байгаа мó. Би яг онцгойж энэ хоёр асуудал дээр бол яриаггүй шүү. Энэ хоёрт бол маргаан бид нар ирэх эшгийн ирэмбэр болов шийдвэрлэх ёстой асуудал. Гэтэл томороо цаан чинь бусад орон нутаг дээр, нийслэл дээр томоохон төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн асуудлууд энэ чинь өөрөө улсын чинь эдийн засаг төлбөрийн тэнцэл сөргөөрнөлөгч байгаа асуудлууд болж байна гэдэг асуудал. Энэ дээр та хэд юу нь яг ямар дүн шинжилгээ хийгээд байгаа. Ингээд харсан ч хараагүй юм шиг, сонсон ч сонсоогүй юм шиг юм байдлаар яваад байх юм уу? 2023 оны 5 сард бид нар энэ хоёр байнгын ороо хамтарч энэ асуудал дээр хариуцлагатай ханддаг байх ёстой. Төсвийн байнгын ороо за гүйцээ тодруулъя. Хоёр байнгын ороо хамтарч хуралдаж энэ асуудлуудаар хариуцлагатай шийдвэр гаргадаг байяа гэдэг дангаар аюулгүй байдлын байнгын ороо шийддэг байсан асуудлыг бид хамтарч шийдэх болж байгаа. Эцэст нь өрийн удирдлага дээр хариуцлага хүлээдэг төсвийн байнгын ороо энэ дээр хамтарч оролцож дуу хоолойгоо гаргадаг байгаа ч хариуцлага хамтарч үүрдэг байгаа ч гэдэг үднэс хийсэн. Тэгэхээр тэр үед бид нар хийсэн хуулийн дагуу 6-гийн 5-ын 5 буюу өрийн удирдлагын тухай хуулийн 6-гийн 5-ын 4 дээр энэ хууль заасны дагуу улсын нийт гадаад дөр засгийн газрын өр улсын засгийн газрын өрийн баталгаанд хамаарах зээл авах бүрч. Зээлийн гэрээ хилцээрт нэмэлт өөрчлөлт оруулах бүрд нийт зээлийн хэмжээ иргэн төлөх хуваар хүү зээлийн зориуц зэргийг тухай бүр олон нийтэд мэдээлнэ гэж хийсэн байгаа. Одоо тэгээ энэ зээлийн хилцээр орж иж байна. Та бүхэн сангийн яамнаас энэ талаараа мэдээллүүдээ олон нийтэд хийсэн юм уу? Нийт одоо наад улсын чинь зээлийн чинь нийт хэмжээ хийдэл болоод байгаа. Иргэн төлөх хуваар нийт болоод байгаа. Нийт одоо зээлийн чинь жингэсэн дунд нийт болоод байгаа. Энэ асуудлууд дээр сангийн яам тухай бүр оруулж ирсэн асуудал болгон дээр одоо бол олон нийтэд мэдээлэл хийх ёстой. Мэдээлэл хийх гэдэг За хариулъя. За ажлын хэсгийн 6 номерын микро. Сангийн яамны өрийн удирдлагын хэлтсийн дарга ган тогтох Тэмүүлэн гишүүний асуултанд хариулъя. За засгийн газрын өрийн удирдлагын хувьд бол 3 жил тутам засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримтчгийг улсын хурлаас баталж өгж байгаа. За энэ стратегийн баримтчгийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа гол арга хэмжээнүүдийн нэг бол ялцчгүй энэ өрийн үйлчилгээний дарамтыг бууруулах. Энэ арга хэмжээ байгаа. За үүний хүрээнд бол сангийн яамны зүгээс жил болгон төсөв болон төлбөрийн тэнцэлтээр хэлэх гадаад валютын дарамтыг төсвийн дарамтыг бууруулах үднэс өрийн зохицуултын арга хэмжээг бол байнга авч хэрэгжүүлж байна. За энэ жил бол 26 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын их хүртэл Century 5 өрийн зохицуултын арга хэмжээнд 26 болон 28 онд төлөгдөх нийт 500 сая ам долларын гадаад бондын өрийн зохицуултыг
хийсэн. За энэ шинээр гаргасан бонд бол 6 жилийн хугацаатай 595% хүнтэй ингэж арилжаалагдсан байгаа. Тэгэхээр олон улсын зах зээл дээр яг нөхцөл байдал хүндрхээс өмнө нүүрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 26-аас 28 он төлөгдөх гадаад өрийн үйлчилгээний дарамтыг бол бууруулж чадсан. За яг энэ зээлийн хувьд бол нэг хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр хэрэгжиж байгаа. 5 жилийн хугацаанд үндсэн төлбөр төлөгдөхгүй 2030 оноос 2055 он хүртэл үндсэн төлбөр төлөгдөх төсөв дээр ирэх дарамт бол ийм бага байгаа. Ийм зээл байгаа. За засгийн газрын өрийн нээлттэй ил тод байдал дээр бол сангийн яамны зүгээс засгийн газрын өрийн улирлын бюллетенийг улирал болгон сангийн яамны вебсайтн дээр тавьж байна. За үүн дээр бол агуулга нь ямар байдаг вэ гэхээр засгийн газрын өрийн нийт үлдэгдэл, дотор нь өрийн хэрэгслээрээ үлдэгдэл, за засгийн газрын гадаад зээлээр эзэмшигчийн байдал, за засгийн газрын нийт өрийн багцын жингсэн дундаж хүү, жингсэн дундаж хугацаа. За үүн дээр нэмээд бас засгийн газрын өрөөс гадна улсын секторын үр буюу төрийн өмчт компани өртөлбөрийн үлдэгдэл, за төсөвдөр учирч болшгүй дарамтууд, за засгийн газрын гадаад болон дотоод үндэснээс ягдагч болон хоёр дахь зах зээлийн өгөөжийн мэдээлэл зэрэг ийм мэдээллүүдийг багтаасан мэдээллийг бол олон нийтэд байнга ил тод нээлттэй тавьж байгаа. За яг энэ зээлийн хилцээрийн хувьд бол иргэн төлөлтийн хуваар нь зээлийн хилцээр дотроо бүрэн тусгагдсан. За энэ маань болохоор ди парламент дээр олон нийт дээр ил тод тавигдаад иргэн төлөлтийн хуваар бол ди парламент дээр тавигдчих ингэж явж байгаа. Тэмүүлэн гишүүн тодруулъя. Гэхдээ яг хариуцлагатай хандах асуудал дээр л бид нар одоо энэ сахилгын хариуцлагын асуудлыг л асуудаг. Энэ өр зээлийн асуудлууд дээр тодорхой хязгаарлах асуудлуудаараа бид нар хариуцлагатай хандах л шүү дээ. Тэгээ би тодорхой юм асууж байгаа нь өрийн удирдлагын тухай хуулийн 6-гийн 5-ын 4-ийг энэ зээлийн хилцээрийг оруулж ирэх бүрдээ та бүхэн нийт одоо юу гэдгийг зээлийнхээ хэмжээ, эргэн төлөх хуваар, жингсэн дундаж хүүнд хэрхэн нөлөөж байгаа гэдэг нөлөөллүүдэд та бүхэн олон нийтэд танилцуулчих хэрэгтэй байхгүй. Тэгээ тэрийг яг яаж хэдний өдрийнхоор хэвлэлийн хурлаар гэдэг юм олон нийтэд яаж мэдээлсэн юм бэ? Энэ улууд цэвэр үндсэндээ бид нар тэр 2023 оны 5 сард хийсэн төсвийн хариуцлагатай холбоотой хуулийн хүрээнд ингэж зохицуултуудыг хийж хариуцлагыг өндөрсгсөн босго шалгуурын дээшлүүлсэн асуудлууд байгаа. Тэгэхээр бид нар хүсэж байгаа зүйл нь та бүхэн хариуцлагатай хандаач. Оруулж ирэх бүрдээ олон нийтэд энийгээ мэдээлдэг байгаа ч гэдэг асуудлыг л хөндөж тавиад байгаа. Эсвэл тэр зүйлийг хийгээгүй бол хийгээгүй гэдгийг хэлээд. За 6 номер хариулъя. За сангийн яамны өрийн удирдлагын хэлтсийн дараа гандагдах тэмүүлэн гишүүний асуултанд хариулъя. За зээлийн хилцээрийг засгийн газар болон улсын хуулиар хилцүүлэхдээ сангийн яамны зүгээс үр дээр яаж нөлөөлөхийн, өрийн үйлчилгээнд дээр яаж нөлөөлөхийн гэдэг энэ мэдээллийг бол тогтмол танилцуулаад тусгаад. За энэ нь болохоор улсын хурал болон засгийн газрын холбогдох олон нийтэд тавигддаг ди парламент вебсайт дээр тавигдчих ингэж олон нийтэд бол тогтмол мэдээлэгдэж байгаа. За эрчим хүч яг 4 төслийн хүрээнд бол нийт 78 сая долларын зээл. За үүнээс бол хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хураамж бол 0.25% хүүтэй. За үүнд нь яг тооцох юм бол 678 мянган ам долларыг нийт зээлийн хэрэгжилтийн хугацаанд бол төлөхөр байгаа. За мөн зээлийн нэг удаагийн шимтгэлийг төлөхөр байгаа. Энэ мөн 0.25%. Энэ нийт 195 мянган ам долларын төлбөрийг бол төлөхөр байгаа. Гишүүд асуулт асууж хариулт авч дуусна.